Мөрөөдлийн биелэл Шинэ Монгол сургууль. Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч Галбаатарх 1995 онд Япон улсад мэрэгжил дэвшлүүлэхээр очжээ. Энд л тэр Япон Монгол сургуулийн ялгааг олж харж Монгол улсын хөгжүүлэх гэвэл боловсролын системийн үндсээр нь өөрчлөх хэрэгтэйг ойлгож, өөрөөр хэлбэл Япон хэм маягийн сургууль байгуулах нь түүний мөрөөдөл болжээ. 35 настай Монгол оюутны гэрээс хэтэрсэн гэмээр энэхүү мөрөөдлийг сонссон нэгэн сэтгүүлч Монгол оюутан нутагта Япон хэв шинжийн сургууль байгуулна гэсэн гарчигтай өгүүлэл бичсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж түүнд туслах хүсэлтэй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр баган нэгэн холбоо болон өргөжжээ. Тэрхүү холбооны гишүүдийн цуглуулсан хандиваар галаа багш сургуулийнхаа шавыг тавьж маш их хичээж зүтгэж тэмцсэний үр дүнд 2000 оны 10 дугаар сарын 5-ны өдөр түүний мөрөөдөл биелж Шинэ Монгол сургууль үүдээ нээсэн түүхтэй. Өнөөдөр Шинэ Монгол сургууль, Шинэ Монгол соёл, Шинэ Монгол хөтөлбөр нь Монголын боловсролын үн цэнтэй брэндүүд болж хөгжсөөр байна. Шинэ Монгол сурагч, бие даасан суралцагч. Шинэ Монгол сургууль алтан гурвалжин буюу сурагчдынхаа оюун ухаан, зүрх сэтгэл, бие биедрийг өвтгөж хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ингэснээр сурагчид доктортой амжилт гаргаж, эсэлтийн ерөнхий шалгалтаар улсдаа тогтмол 1-5 дугаар байр эзэлж, дүүргийн олимпиадаас 598, хотоос 263, улсаас 102, олон улсын олимпиадаас 11 медаль хүртээд байна. Үүний дотроос олон улсын олимпиадаас химээр уянга, энх батнаар хүрэх, биологоор жаргалан хүрэх, физикээр дүлгэн мөн, математикаар Мишель алтан медаль хүртэж амжилтын буухайг эргүүлжээ. Эрүүл чирэг бие бэлдэртэй сурагч төрүүлэхийн тулд 30 гаруй дугуулан секц хичээлүүлсэний үр дүнд сурагчид нь улсын болон олон улсын спорт, урлагийн тэмцээнээс 300 гаруй медаль хүртжээ. Жүжигчин Жери, Universe Best Song уралдааны намун, авьяаслаг монголчууд шоуны Шижир бат, бадминтоны улсын 10 удаагийн авраг энх бат, саксны Пэрнлэ жамц, хөлбөмбөгийн Ширв жамц гээд урлаг спортын олон шилдэгүүд Шинэ Монголоор овогддог. Энэ бүхэн сурагчид бие даан суралцаж хичээж зүтгэсний үр дүн билээ. Чин сэтгэлээсээ зорж чадах юм бол Шинэ Монголын төгсөгчдийн хувьд маш олон асуудал ирээдүйн бол тодорхой байдаг. Манай гэр бүл яг тийм боломжийг олж чадсан азтай. Тэгээд дандаа сургуультаа бид бол талархаж явдаг. Манай гэр бүл маш олон ээжүүд аав талархаж явдаг. Шинэ Монгол багш, хүний багш. Шинэ Монголын амжилтын гол нууц бол эзэн сэтгэлтэй, багаар хамтран ажилдаг, бүтээлч багш нар ажилдагт байдаг юм аа. Шинэ Монголд орсон багш хөгжихөөс аргагүй болдог гэж ярьдаг. Багш нар зөвхөн даасан ангиар хязгаарлалгүй, нийт үеийн сурагчдынхаа хичээл, сурлага, хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд зэрэгт байнга анхаарч ажилдаг. Үүгээр зогсохгүй. Багш зөвхөн нэг судлагдхууны багш байх бус шавьяан чиглүүлдэг, өөрөөн үлгэрлдэг, хүний багш байх ёстой гэсэн уриаг баримталдаг юм аа. Багш нар өөрсдөө гал ирмэлзэлтэй, том мөрөөдөлтэй, тасралтгүй хөгждөг, зогсолтгүй урагшилдаг байхыг галаа багш үргэлж сануулна. Энэ ч үр дүнгийн үзүүлж Шинэ Монголын багш нар өнгөрсөн хугацаанд улсын олимпиадаас 53 медаль хүртэж, 4 авиат багш, 7 спортын мастер төрж, 20 гаруй хүн төрийн дээд одон медаль хүртэж, 240 гаруй бүтээл төрөж, 480 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичжээ. Мөн жил бүр багш нараа Япон улсад мэрэгжил дэвшлүүлэх сургалтад хамруулж иржээ. Шинэ Монгол сургуулийн багшийн онцлог бол хүний багш байх хэрэгтэй гэж. Хичээл заах гэдэг ойлголт бол зөвхөн судлагдхуун заадаг. Судлагдхуунаас гадна амьдралын ухааны, өв төгс хүмүүжлийн, хандлага төлөвшлийн, бие даах чадварын, оюун ухааны, сэтгэл зүйн гэдэг бүх талаар хүүхдтэй өв төгс байлгахад багшийн сэтгэл зүтгэл хичээл бол чухал үүрэгтэй юм аа. Шинэ Монгол төгсөгч ирээдүйн амжилтын эзэн. Шинэ Монгол сургуулийн 2286 төгсөгчдийн 35% буюу 803 төгсөгч гадаадад суралцсан байна. Япон, Америк, Хятад, Солонгос гээд дэлхийн 33 улсад шинэ монголчууд мөрөө гаргажээ.
Япон улсад гэхэд 530 гаруй төгсөгч суралцж буй дотор засгийн газрын тэтгэлгээр 230, ивент тэтгэгчдийн зардлаар 304 сурагч төгсжээ. Жил бүр төгсөгчдийн нэрэмжид сагсан бөмбөгийн тэмцээн зохиож, номын дүүнараа дэмжсэн урам тэмүүлэл тэтгэлэг олгож, ихтэй сургуулийн танилцуулах өдөрлөг, мэрэгжил сонголт, шалгалтад бэлтгэх зөвлөгөө, уулзалт яриа гээд олон сайхан ажлаар сургууль дээрэн ирдэг уламжлалтай болжээ. Ирэх холбоо бол маш сайтай. Бид чинь ингээд жил болгон арга хэмжээ, спорт наадам, ивент гэж уулздаг. Тэгээд цугларддаг гэж боддог. Яагаад цуглардж ийн вэ гэдэг чи өөрөө дахиад нөгөө тэр сургуулийн соёл сайтай байна, хамт олон биеиндээ хайртай байна, багш нартай хайртай байна, багш нарын шав нартай хайртай байна гэсэн үг. Тэгэхээр маш сайн соёл бүрдсэн, сайн хамт олон байгаа учраас сургууль дээр их холбоотой байдаг гэж боддог. Тэгээд энэ бол илүү цаашаа бүр клубын зарчмаар ажиллах, нийгэмд нөлөөлөх, бодлого шийдвэрт нөлөөлөх, улс орны хөгжилд нөлөөлөх гэдэг дараагийн шатрууга бас гараад явах ухаа гэж бодож байгаа. Галаа багшийн хэлдгээр шинэ Монголын төгсөгчдөөс мянган торгон цэрэг төрж шинэ Монгол улсыг бүтээх их хүч болон гарч ирэх цаг удахгүй bizээ. Төгсөгчд нь сургуулаараа бахархаж, сургууль нь төгсөгчдөрөө алдаршдаг учиртай. Галаа багшийн гарын үсэг, төгсөгчдийн тэтгэлэг. Галаа багш өөрийн мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй. Өөр олон хүүхдийн мөрөөдлийг биелүүлэхэд гүүр болсон ачтан хүн. Галаа багшийн мөрөөдлийг сониноос олж үнссэн Японы Аква нийгэмлэгийнхэн түүнтэй холбогдож, улмаар сургуулийн барилгад хөрөнгө оруулж, цаашлаад сурагч, төгсөгчд нь сургуулийн тэтгэлэг олгох болжээ. 2004 он анхны 6 төгсөгч 4 жилийн тэтгэлэг олгосон Аква нийгэмлэг болон Хигаши Нихон Хаус компанид шинэ монголчуудыг Япон улсад суралцах боломжийг анхлан нээж өгчээ. Түүнээс хойш олон байгууллага хувь хүмүүс тэтгэлэг олгох саналыг араас нь тавьж, өдгөө 8 ивент итгэгч байгууллага 15 хамтын ажиллагаатай ихтэй сургуультай холбоотой ажиллаж байна. Тэдний нэг Мабучи олон улсын тэтгэлгийн сан гэхэд нэг төгсөгчөд 4 жилд $51,000 олгодог ба өнөө хүртэл нийт 108 төгсөгчөд $5.5 сая тэтгэлэг олгожээ. Гал удрах багшийн тогтоосон тэтгэлэг хэд дахин үржиж, түүний гарын үсгээр 304 төгсөгчд ивент итгэгчдээс олгосон нийт тэтгэлгийн хэмжээ нь $1.2 тэрбум йен буюу $12.4 сая хүрчээ. Энэ бол яахааргүй Монголын ирээдүг авч явах залуусын боловсролд зориулсан оюуны маш том хөрөнгө оруулалт билээ. Анхны төгсөгчдийн нэг Батцаяа Токиогийн их сургуульд доктор хамгаалаад, Харвардын их сургуульд пост докторон дүүргээд, Массачусетсийн технологийн их сургуулийн судалгааны хүрээлэнд ажиллаж байна. Дэлхийн Монгол хүн гэж үүнийг л хэлдэг байх. Тэтгэлгийн сан, хариуцлагатай залуу үе. Тэтгэлэгт оюутан галаа. Өнөөдөр тэтгэлэг олгогч галаа багш болсон байна. Жанжив сав хэмээх ерөнхий боловсролын багш нарыг дэмжих санг эгч дүүсийн хамт байгуулж 2005 оноос эхлэн жил бүр 5-аас 10 багшид олгож иржээ. Одоо хот хөдөөгийн нийт 100 гаруй багшид энэ тэтгэлэг хүрч байгаа. Түүний аав Жанжив эрдэм боловсролыг дээдэлдэг, хүүгийнхэн үнэнч дэмжигч өмг түшгэн байсан юм а. Галаа багшийн байгуулсан өөр нэг тэтгэлэг бол Шинэ Монгол Мабучи тэтгэлгийн сан юм. Энэ нь дотоодын ихтэй сургуулийн оюутнуудад зориулсан жилийн $1,500 эргэн төлөгдөх нөхцөлтэй тэтгэлэг юм. Авьяас чадвар, сурах хүсэл эрмэлзэлтэй оюутнуудад барьцаагүй, хүүгүй 2 болон 4 жилийн хугацаатай өгдөг. Одоогоор нийт 236 оюутанд $980,000 буюу $3.2 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийг зээл хэлбэрээр олгожээ. Хамгаалахын ажиллагааны үндэсний сургуулийн 5 дугаар курст байхдаа анх удаа Шинэ Монгол Мабучи тэтгэлэгт шалгараад тэгээд $3,000 тэтгэлгийг авсан байгаа. Ямар нэгэн хүүгүй нөхцлөөр олгодог нь бид нарт бол надад маш их итгэл хүлээлгэж байгаа гэж би ойлгодог. Эргээд энэ тэтгэлэг маань би надад итгэсэн шигээ би бас мөн дараагийн тэтгэлэгт шалгарах хүүхдүүдэд итгэж хүлээлгэн өгдөг болохоор энэ бол маш том үн цэнтэй итгэл дээр тулгуурласан тэтгэлэг гэж би ойлгодог. Оюутан байхдаа өөрт хэрэгтэй жилийн $1,500 тэтгэлгийн зээл болгон авч суралцж төгсөөд ажлын байран дээр чадварлаг боловсон хүчин болсныхан дараа амлалтаа биелүүлж зээлийн эргэж төлснөөр дараагийн оюутан дүүнартаа энэ боломжийг олгож өөрөө ивент итгэгч болох сайхан мэдрэмжийг энэ тэтгэлэг олгодог. Энэ тэтгэлгийг хүртсэн залуус эхнээс нь тэтгэлгийн зээлээ 100% буцаан төлж дараагийн үеэд дэмжиж эхэлжээ.
Ийхүү шинэ Монгол мабуучид итгэлгийн ачаар хүссэн мэрэгжлийн эзэмшиж төгссөн хариуцлагатай залуу үе бий болж байна. Эрдмийн хүрээлэн боловсролын цогц институт. Галбадрах захирал 2000 онд байгуулсан ахлах сургуулиан өргөжүүлэн 2004 онд дунд сургууль, 2008 онд бага сургууль нээж бүрэн дунд сургуультай болжээ. Улмаар 2014 онд технологийн дээд сургууль, техник инженерийн коллеж, 2016 онд хоёр төгсөгчийнхөө хамт бяцхан Монгол цэцэрлэгийг үүсгэн байгуулж сургуулийн өмнөх боловсролоос дээд боловсрол хүртэлх боловсролын цогц институт байгуулснаар шинэ Монгол эрдмийн хүрээлэн болон өргөжжээ. 2018 онд Их авраг Харома Фужитэй хамтран шинэ Монгол Харома Фужи сургуулийг үүсгэн байгуулад байна. Өнөөдөр шинэ Монгол гэр бүл нийт 4000 гаруй суралцагч сурч хүмүүжин 400 орчим багш ажилтан ажиллаж хөдөлмөрлөж байна. Галаа багшийн хичээл зүтгэлийг Японы засгийн газраас өндрөөр үнэлж эзэн хааны мандах нар одонгоороо 2017 онд шагнасан байна. Шинэ мөрөөдөл сургуулийн менежментийн сайн загвар. Галбадрах захирал болон шинэ Монгол сургуулийнхан амжилт ололтоо бусад дахиуалцахыг үүргээ хэмээн үзнэ. Тиймээс боловсролын төгөл төршилтөв, сургуулийн судалгаа хөгжлийн шинэ Монгол төв зэрэг сургалт судалгааны төрийн бус байгууллага байгуулж сургуулийнхаа шилдэг гисэн бүхнээ бусадтай харангүй хуваалцах төслийг эхлүүлжээ. Тус төсөлд хот хөдөөгийн 100 гаруй сургуулиас 8-ыг сонгож менежментийн зөвлөгөө өгөх, газар дээр нь очиж ажиллах, сургууль дээрээ ирүүлж туршлах судлуулах зэргээр 2 жилийн турш уйггүй хамтран ажиллаж зарим талаараа эхний сайн үр дүнгууд гарч байгаа билээ. Мэдлэг хүндлэх соёлол манай сургууль дээр өнгөрсөн 1 жилийн жилд бол үнэхээр одоо юу гэдэг 100% гэж яддаг бол баг 100-аас 90% ингээд төлөвшөж байгаа гэж ойлгож байгаа. Энийний цаана яаж нөхөр мөн адилхан нэгдүгээр хүндлэл нь явж байна, хоёрдугаар тэрний үр дүнд яаж гэрийн даалгавраа хийдэг болж эхэлж байна. Хичээлээсээ гоцрохгүй болж эхэлж байна. За дөрөв хугацаа зөв цэвэрхэн өмсдөг болж эхэлж байна. Хүнтэй сайхан мэдлдэг болж эхэлж байна. Ганцхан багш биш ахлагаангийн ах эгч нар дүүнэртэйгээ зөв харьцдаг болж эхэлж байна. Тэр бас байнгын суралцагч хүн 2016 онд Монгол Улсын боловсролын их сургууль боловсрол судлалын ухааны докторийн зэрэгээ хамгаалсан бол төрийн өмчин ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах сэдвээр 2019 оноос эхлэн Нагоёгийн их сургуулийн докторантурт элсэн суралцж байна. Түүний дараагийн мөрөөдөл бол Монголын бүх сургуулийг шинэ Монгол шиг болгох явдал юм аа. Тэрээр сайн төсөөлснөө бүтээгэж хэлдэг, түүнийг нь хэрэгжүүлдэг. Шинэ монголчуудад амжилт хүсье.